Сайн байцгаана уу? Та бүхнийг Францын Сорбоны их сургуулийг олон улс судлалын мэргэжлэр төгссөн Минжэг гэдэг энэ бүсгүйтэй уулзах гэж байна. За Минжэгийн хувьд хамгийн онцлог зүйл нь Францын бас нэр хүндтэй маш олон брэндүүдийн нүүр царай болж фото модельээр ажилладаг ийм бүсгүй юм аа. Тэгэхээр энэ өдрийн минь төргий. Сайн байна уу? Танд ч гэсэн энэ өдрийн минь төргий. Баярлалаа. Францын одоо нэр хүнд бүхий дэлхийд алдартай юм брэндүүдийн нүүр царай болж ажиллах боломж юу нь яаж олдсон бэ? За би анх Францд 2011 онд ирсэн. Тэгээд 2011 онд би дунд сургууль, ахлах сургууль, тэгээд их сургуулаа бүгдийг Францд хийсэн. Тэгээд Парист Сорбон их сургуулийг олон улсын харилцаа ба Европ судлал чиглэлээр 4 жил магистра төгсөөд тэгээд одоохондоо би модельороо үргэлжлүүлээд ажиллаж байгаа. За хамгийн анх би Instagram-аар намайг одоо ажлын самд ирсэн. Тэгээд тэр нь болохоор Ivroche гэдэг Францын гоо сайхны одоо био брэнд байгаа. Тэгээд тэднийхтэй би анх ажиллаад тэгээд дараа нь агентлагт бүртгүүлээд тэр нь агентлагт бүртгүүлснээс хойш ингээд өөр ажлуудын санд мэдээж надад орж ирсэн. Ямар брэндүүдийн нүүр царайгаар ингээд ажилласан бэ? Хамгийн том нь одоо миний хувьд гэвэл одоо сүүл Lancome, Idol гээд өмөртүүлсэн жүжигчин Zendaya-тай хамтран тэрэнд тоглосон байгаа Аз моделийг одоо Аз моделээр сонгогдож Аз моделээр сонгогдож тоглосон байгаа. Бас Chanel-ийн Coco Mademoiselle No. 5 гээд тэрний бас шинэ нүүр царай Whitney Beck гэж жүжигч охин байгаа. Тэрнтэй би хамтраад бас рекламанд нь тоглосон байгаа. Тэгээ тэр бол миний хувьд хамгийн хоёр том зураг авалт. Одоо миний карьерийн хувьд гэх юм уу миний одоо энэ 2 жилийн турш фото модель хийсний хамгийн том хоёр ажлын хоёр байсан. Мэдээж маш олон Аз хүмүүсийн амьдарч байгаа Аз охтууд байгаа. Тэр чамайг яг сонгох шалтгаан нь юу гэж бодож байна? Ер нь би өөрийгөө айгүй жоохон голоод идэг байсан. Тэгээд ийм үсээ тайруулчт юм уу, үсээ бодуулчт юм уу, ингээд хөмсгөө бодуулчт юм уу. Тэнгүүд манай агент надад юу гэж хэлжсэн бэ гэхээр чиний яг байгаа те чиний энэ урт үстэй чи ямар ч юм нүүр мүрэндээ ийм шивээс юм уу байхгүй. Яг байгаа энэ төрөгч нь ийм юник цор ганц болохоор ингээд чамайг авч байгаамаа. Тэгээ эн чинь ч гэсэн ингээд бусдад айгүй содон харагддаг болохоор сонгодог гэж хэлсэн. Тэгээ би тэрнээс хойш ерөөсөө ингэж өсмөсөө өөрчлөе яаж өөрийгөө ингэж хий гэдгээ бодохоо байсан байна. Одоо чиний хувьд ирээдүгөө ер нь хэрхэн төсөөлж гин хаана ажиллая, юу бүтээе гэж зорж байна? За одоо би модельороо дөрвөлжлүүлж явна. Тэгээ ягаад гэвэл Парист ер нь бол гоо сайхны брендийн одоо ажлууд миний төрхөнд бас Аз хүмүүсийн төрхөнд аюул тохиолдог болохоор аюул олон ажлын самтууд орж ирдэг. Тэгээд би хідэн нас хүртлээ чамаагүй одоо тий хіддэг хүртлээ хийх чадах юм шиг байна. Тэр хүртлээ бол моделийн ажлыг би хийн. Алдартай юм жүжигчтэй хамт ингээд нүүр царай нь болоод ажилласан гэж штэ. Яг тийм хүмүүстэй ажиллахад айх сандрах зүйлээс нь. Миний хамгийн ихнийхтэй би бол аюул сандарч ирсэн. Аюул ингээд хаашаагач харахаа мэдгүй тий одоо ингээд зураг авч яхад ингээд хүмүүс ингээд алдсан ч гэсэн ингээд эргүүлээд өөртөө ингээд явдаг ш. Тэнгүүд би ингээд алдчихлаа гэж гацж исэн. Тэгээ тэрнээс хойш ингээд надаа ингээд маш олон модельүүд надад бас зөвлөж исэн чи ингээрээ тэгээрээ гээд тэгээ би тэрнээс хойш ингээд сурцсан их юм. Тэгээд хичнээн сая би ингээд Zendaya-тай ингээд цуг зураг авалтанд орсон ч гэсэн би ингээд дотроо ингээд айгүй баярлж байгаа штэ. Яа Zendaya гэж сэтгэл хөдлөлөө ингээд дарж сурсан. Одоо чиний хувьд ингээ Францын брэндүүдээс би нэг тэр брендийн нүүр царай олчих байсан гэж юм. Эсвэл чиний айгуу дуртай брэнд юу гэдэг вэ? Ер нь бол миний дуртай брэнд Dior байгаа. Би Dior маш их дуртай. Тэгээд Dior-ын би хэд хэдэн кастингд орж исэн ч гэсэн ингээд тэнцээгүй. Гэхдээ одоо ерөөсөө буужгүй цаашаага ингээд хичээх болно. За баярлалаа. Сонирхолтой сайхан ярилцлага байлаа. Манай Монгол үзэгчид Монгол залуустаас нэгийг бодуулсан, эсвэл мөрөөдөл авах юм бол юу ч хийж бүтээж болно гэдгийг харуулсан жижигхэн ярилцлага байлаа гэж бодож байна. Амжилт хүсье. За тань маш их баярлалаа.